Bro, who's jerking off in the bathroom, bro? What's going on? Та өдөрт хэдэн цагийг TikTok үзэхдээ зарцуулдаг вэ? Хэрв та өдөр бүр 30 минутаас 2 цагийг TikTok үзэхэд зарцуулдаг бол тэр чинь аюулгүй. Харин өдөрт 3-аас 4 цаг юм уу арай түүнээс илүү зарцуулаад байгаа бол наадах чинь нэг асуудал байна шүү. Учир нь TikTok, Facebook, Instagram зэрэг платформ дээрх богино хэмжээний бичлэг нь их үзэх нь хүний сэтгэн бодох чадварт нөлөөлж байгааг судалгаагаар батлан харуулсан байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс интернет орчинд хэтэрхий их цаг өнгөрөх болсноос үүдэж янз бүрийн хачиргалтай Brain rot гэх трендүүд улам ихээр гарч ирэх болсон шүү дээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид энэ сэдвийг хөндлөн хит их рил үзүүл үнэхээр таныг тэнэг болгож сэтгэн бодох чадварыг алдуулдаг талаар ярьж өгөх болно. Ингээд видеогоо эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаоцай. Тэгж бид дараагийн сонирхолтой бичлэгүүдэд хүргэн шүү дээ. Ингээд бичлэг рүү орцгоё. Сүүлийн хэдэн жилд TikTok, Instagram Reels, YouTube Shorts зэрэг богино хэлбэрийн видео платформууд дэлхийд даяар мэдээлэл хүлээн авах, суралцах, зугаац харга барилыг үндсээр нөрчилж байгаа лээ. Хэдхэн секундын дотор хүмүүсийн анхаарлыг татаж өндөр хурдаар тархинд аз жаргалын даавар буюу допамин ялгаруулдаг рил бичлэгүүд нь хүмүүсийг нэг ёсондоо донтууснаар хүний аливаа мэдээллийг авах хурд болон хэрхэн хүлээж авдгийг дахин програмчлах болсон хэмээн сүүлийн үед судлаачид үзэж байгаа юм. Тэгвэл рилүүд үнэхээр хүний мэдээлэл авах байдлыг дахин програмчилдаг бол эндээс нэг асуулт уран гарч иж байгааз TikTok их үзэх нь таныг тэнэг болгодог. That's a lovely accent you have. Good day, mate. Хэдийгээр ихэнхдээ энэ асуултанд хүмүүс илүү хошигнсон байдлаар хариулдаг ч гэсэн яг үнэндээ шинжлэх ухааны талаас нь авч үзвэл хүний анхаарлыг богино хугацаанд татаж чаддаг рилүүдийг байнга үзээд ивэл хүний анхаарал тогтоох чадвар ба юмыг шүүн тунгаах бодох, ой санам зэрэгт нь нөлөөлж бүр анхаарал төвлөрүүлэх чадварыг нь бууруулдаг болохыг 2022 онд Computers in Human Behavior сэтгүүл онцолжээ. Тийм болохоор их удаан рил үзэнгээ уцаа маажид байвал яавч та хэдэд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай биш үү? Хүний тарих бол олон талын мэдээллийг хүлээн авч боловсруулах чадвартай 1.2-оос 1.4 кг орчим жинтэй өөрийн гэсэн ухамсартай бараг л суперкомпьютер үлээ. Хэрэг бид хүний тарихыг компьютерийн хард дисктэй адилхан авч үзвэл хүний тарихынд байдаг 86 тэрбум орчим Neuron буюу мэдрэлийн эсүүд нь 100 терабайт буюу 100 мянган гигабайт орчим мэдээллийг хадгалж чаддаг ба зарим хүмүүс бүр 1000 терабайт орчимтай тэнцвүүц байдаг гинлээ. Тэгвэл та энэхүү супер ой санамжтай компьютероос өдөр бүр хитрхи их рил үзээд байвал аяанда таны тарих асар их мэдээллийг цуглуулсаар байх боловч тэдгээрийг түр хадгалаад хурдан арилгадаг болгож хуурах юм байна. Амар гоц тээ. Ёстолд нөгөө алтан загасны ой санамжтай гэсэн үг болно. Видеог маркетинг бол баг маркетинг биш ээ. Та камер асаах болгонд за болидоо энэ миний хийх зүйл шүү гэж боддгоо. Бизнес чинь бичлэхгүй бол өсөхгүй шүү дээ. Хинч таны хоолойг шүүхгүй, хинч таны эсрэг биш. Харин та өөрийнхөө талд байж задлан цэгийн сая дээр ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны дорогоо скул бүлгийн линкээр ороод задлан комментүүд нэгдэж хичээлээ үзэнгээ мөн дээр нь YouTube задлан их сургалтыг гэсэн бүтнээр нэг авах боломжтой байгаа юм. Одоо ихгүй л юу нээзээ эхлэх юм бэ? Бусдын өмнө ярих хайцаа 7 хоногийн дотор дараа тав. Хэд удаа хугацаанд рил үзээд байвал юун түрүүнд хүний тарих мэдээллийн хит их ачаалд орж цаашлаад хэрэгцээтэй гэсэн мэдээллийг ялах чадвар суларсаар эцэстээ анхаарал төвлөрөх чадвар нь аяндаа буурч эхэлдэг байна. 2023 онд Frontiers in Psychology сэтгүүлд үзснээр бол TikTok-ийн өдөр бүр тогтмол хэрэглэдэг хүмүүс нь ойлгож мэдэж авсан юм а тодорхой хугацааны дараа эргэн санах чадвар нь мэдгэдэггүйц буурсныг олж тогтоосон бөгөөд энэ нэг ёсондоо тухайн хүний тарих хурдан солигддог янз бүрийн сэдвүүдэд тасаж аливаа мэдээллийг нэгтгэн дүгнэх болон гүнзгий ойлгох механизмууд нь муудсантай холбоотой гэж үздэг гэж. Ингэсээр сүүлдээ тухайн хүний тарих нь олон төрлийн мэдээллийг олон их усүрээс хүлээн авч байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ нөгөө мэдээллээ эргэн санаж чадахгүй үлдэх эрсдэлтэй болж байгаа гэсэн үг юм. Тэгвэл энэ сэдвээр Frontiers in Psychology сэтгүүлдээр 2024 онд гарсан өөр нэгэн судалгаагаар TikTok зэрэг богино бичлэгийн форматтай платформуд нь богино хэмжээний урттай видео буюу рил үзэх нь өөрийгөө хянах чадвар ба өөрийнхөө үйлдэлийг хянах чадварыг содруулдгийг онцолж өдөр болгон хүн богино хэмжээний бичлэг үзээд байвал тархинд нь тогтмол допамин даавар ялгаран урт хугацаанд анхаарал төвлөрүүлэх чадвар цөргөөр нөлөөлдөг байгааг дурдсан байна. Мөн Хятадын их сургуулийн оюутнуудын дунд хийгдсэн судалгаагаар TikTok донтох болон өөрийн анхаарлаа төвлөрүүлэн удирдах чадварын хооронд уруу хамаарал байгааг илрүүлсэн байна. Одоо энэ судалгаан дээр нэг жишээ дурдъя. Бата маргааш том шалгалттай тул уг нь сайхан юм хумаа унших гэж суусан ч цаанаасаа нэг л хичээл хиймээргүй санагдаад яг манай бичлэгийг үзэж дуусчаад юмаа уншия гэж бодлоо. Гэсэн ч Бата TikTok юм уу Instagram, Facebook, YouTube рүүгээ ороод рил үзэж эхэлсэн бол өөрийн ирэхгүй дараагийн контентыг үзэх хүсэлтэй автдаг байна. Угаасаа ч богино видеоны алгоритм бол зогсохгүй дараагийн үзүүлэх зохион байгуулалттай байгаа. Тийм болохоор Батаараа энэ бичлэгийг дуусгачаад YouTube Shorts үзэх нь дамжиггүй. Яг тэгвэл түрүүний дурдсан Хятадын сургуулийн оюутнууд
эрдэмтнүүдийн дунд явуулсан судалгаар богино видео буюу reel болон shorts-ыг ихээр үзэх тусам анхаарлаа хадгалах хугацаа багасч урт ажлаа хойш тавих буюу procrastination хийх хандлага нь өсгөн тогтогдсон байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын дунд мөн үеэс үүдэлтэй сурлагын гүйцэтгэл ба даалгавар биелүүлэх зэрэг чадварт нь сөргөөр нөлөөсөн ажиглагдсан бөгөөд энэ нь reel болон shorts их үзэх тусам урт хугацаанд зорилго тавин ажиллах чадварыг улам утгаж байгааг харуулсан байна. Тэгвэл энэ асуудалтай яг харахгүй холбогдох өөр нэгэн зүйл бол сүүлийн үед интернет орчноо нэлээд тренд байгаа Brian Roth контент хөтлөө. Brian Roth гэдэг бол Gen Z үеийнхний соёлын дунд өргөн хэрэглэдэг нэр томьёо бөгөөд шууд орчуулбал тархины ялзрал гэсэн утгатай үгэлээ. Brian Roth нь шууд утгаараа хүний оюун санааг сэтгэн бодох чадварыг доройтуулж байгаа мэт мэдрэмж өгөх нь үнэн тэнэг бичлэгүүдийн ёжтой хошин байдлаар нэрлсэн нэг хэлбэр бөгөөд өдөржингөө баахан балан юм үзэж ирсний дараа нэрэл тарих дотроосоо ялзраад байгаа мэт санагддаг шүү дээ. Хэдийгээр Brian Roth бол шинжлэх ухааны нэр томьёо биш боловч Brian Roth бүхий агуулгатай reel short зэргийг их үзээд байвал утгаараа тархины анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэх чадварууд муудаж байгааг бид өмнөхөн бичлэгэн дээрээ дурдсан байгаа. Тийм болохоор Brian Roth бол утгаараа тархийг ялзруулад байгаа үстэй. Гэсэн хэдий ч TikTok, Facebook, Instagram, YouTube зэрэгээс reel shorts түүж үзэх нь тэр чигээрээ таны тархинд цөрөг нөлөөтэй гэж ойлгож болохгүй юм. Учир нь зарим судлаачдын үзэж байгаагаар reel shorts зэргийг ихээр үзэх нь зарим талаараа хүнд аливаа мэдээллийг хурдтай боловсруулж, танин мэдих олон их сурвалжийг зэрэг хянах анхаарлаа нэг зүйлсээс нөгөөд хурдан шилжүүлэх чадварыг нэмэгдүүлж байж болзошгүй юм үзсэн байна. Тийм болохоор аливаа зүйлийг хэрэглэхдээ аль болох тунгийг нь тааруулаад хэрэглүүл ямар ч асуудалгүй байгаа шүү дээ. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй. Хүмүүс 0 цуухта удаан хугацаагаар reel үзэж идэг шүү. Тэрийгэ болоорой. Цагаан махч хэрэглээ шүү дээ. Reels болон shorts зэрэг богино хэмжээний форматтай бичлэгүүдийг үзүүлж болох өөр нэгэн давуу тал нь орчин үеийн чухал шаардлагатай мэдээллүүдийг хурдан хугацаанд товч өгөө тодорхой хүргэж байгаа билээ. Үүнээс гадна богино бичлэгүүд нь дүрслэл, дуу, янз бүрийн бүжиг хөдөлгөөнөөр дамжуулан мэдээлэл хүргэдэг гэж үзэж байгаа тул хүний бүтээл сэтгэлгээ дүрслэлээр ойлгох чадварыг хөгжүүлэхэд тустай байж болно. Жишээ нь шинэлэг санааг 15-аас 30 секундэд илэрхийлэх чадвар нь тухайн хүний бусдад харилцах харилцаанд шин төрлийн бүтээлч ур чадварыг бий болгодог бөгөөд хамгийн гол нь энэ бүх давуу талууд нь зөвхөн зохистой хэрэглээний үед л гарч ирж байгааг анхаарах хэрэгтэй шүү. Өдөрт 30 минутаас идэрхүү хугацаанд хүнд хэрэгтэй чанартай мэдээлэл өгдөг shorts reel зэрэг үзвэл та явандаа өөрийнхөө тархины боловсруулах мөн допамин ялгаруулах хэсгийг хянж чаддаг болох бөгөөд өөрийгөө илүү удирдах сурахад тусалж болно шүү дээ. Харин хяналтгүй хит их үзэх нь эсэргээр эдгээр давуу талуудыг бүрэн үгүй хийж Brian Roth буюу тархины ялзралын мөчлөг рүү түлхэх аюултай гэдгийг сайн ойлгоорой манайхаа. Ингээд бичлэгийн төгсгөл дүгнэхэд TikTok-ыг өдөр бүр удаан хугацаагаар үзээд байвал таны тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж анхаарал төвлөрөхгүй байх, юм хумаа хурдан мартаж санах зэрэг муу үр дагаварт хүргэж болохч зөв зохистой хэрэглэж чадвал зарим нэгэн давуу талуудыг дурдлаа. Тийм болохоор TikTok үзээд байвал шууд тэнэг болчихгүй бөгөөд гол нь үзэх цагаа юу үзэхээ хинаас орчвол нэг аюултай зүйл бишээ. Энэ хүрээд бичлэг байна өндөрлж байна. Хэрэг та бүхэнд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe хийхээ бити мартаарай. Дараагийн дугаараар илүү сонирхолтой сэдв орно шүү. Утгагүй болцъё. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Pop Culture цэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа.